Орой мэнд хүргэе үзэгчтэй Уснаас мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Анхаарлаа хандуулна. Одоо та бүхэндээ өнөөдрийн мэдээллийн товчхныг хүргье. Шинээр байгуулагдсан 12 дугаар багийн иргэдийн нийтийн хурал 1 дугаар сарын 23-нд болно. Миний гэрээс манай хотын хөгжил эхлэн 81 цагаан сарын өмнө улаан гомсомоос шалгаруулна. Эрүүл шүүлттэй холбоотой хүний эрх зөрчигдвөл хүний эрхийн үндэсний комиссд хандах хэрэгтэй. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүлээн авна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 12 дугаар багийг шинээр байгуулах болсон. Иймд удахгүй 12 дугаар багийн иргэдийн нийтийн хурал болох юм а. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 10-4 тушаалаар баг шинээр байгуулах, татан буулгах, багт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Улаангом сумын Дулааны станцын хэсэг, Гайлын байр, хуучин усны аж ахуйн 266 өрх, 9-р багийн гашуун хорооллын 298 өрх, Магна Трэдийн шатхуун түгээх станцын эргэн тойрны 87 өрхийн нийт 651 өрхийг нэгтгэж шинээр 12 дугаар багийг зохион байгуулахаар болсон билээ. Улаангом сум иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шинэ оны анхны хуралдааныг хийлээ. Энэ хуралдаанаар үндсэн 4 асуудлыг хилцсэн байгаа. Нэгдүгüүрт нь төрийн дэд одон медалаар шагнуулахаар тодорхойлж уламжилсан байгууллагуудын саналыг хилцэх. Хоёрдугаарт нь аймгийн сайн малчин тэргүүлийн тариаланч, тэргүүний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоо, зэрэг байгууллага зэрэг аж ахуйн нэгжүүдийн саналыг хилцэж дэвжсэн байгаа. Гуравдугаарт нь хот тогтшил цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгжүүд нэгж иргэдээс дагаж мөрдөгч урмын төслийг хилцэж баталсан байгаа. Мөн дөрөвдүгüүрт нь шинээр байгуулагдаж байгаа багийн иргэдийн нийтийн хурлын товыг тогтоох, хилцэх асуудлыг батлах үндсэн 4 асуудлыг хилцсэн байгаа. За төрийн дэд одон медалд бол 4 хүний шагналыг хилцэж дэмжсэн байгаа. Алтан гадар содонд 3 хүний материал, хөлбөмбөгийн төд медалд 1 хүний материал хилцэж дэмжсэн. За аймгийн сайн малчинд 2 хүний материалыг, аймгийн тэргүүний тариаланчид 4 хүний, үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хоршоодод тус бүр 2 хүнийг саналыг хилцэж дэмжсэн байна. За энэ 3 дахь асуудлыг хот тогтшил цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгжүүдтэй байгуулах журмыг нь тэргүүлэгчтэй хурлаар бас удаа дараа буцааж дахин сайжруулах, хилцүүлэг хийх, иргэдэд саналуулыг тусгах ажлуудыг зохион байгуулсан үндсэн дээр өчигдөр хурлаар оруулж хилцэн баталсан байгаа. Энэ журам батлагдсанаар байгууллага бүр орчноо тогтчуулах, стандартын хаяг гэрэлтүүлэхтэй болох, ногоон байгууламжийг нийгэмдүүлэх, өвлөөлрөл цас мөсөө цэвэрлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр энэ журам дээр тусгаж өгсөн байгаа. Журмыг мөрдөж ажиллахын тулд хотын хөгжил цэцэрлэжүүлэлтийн газрын дарга байгууллага аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж ажиллана. За журам хэрэгжилтэнд сумын засаг дарга хяналт тавихаар тогтоож шийдвэр гарсан байгаа. Одоогийн байдлаар энэхүү шинэ багт бүртгэлтэй 2100 орчим хүн ам байгаа юм байна. Баг байгуулж шийдвэр гаргаснаас хойш засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль зааснаар 15 хоногийн дотор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус багийн иргэдийн нийтийн хурлын товыг тогтоож 2016 оны 1-р сарын 23-нд болгоно товлсон байна. Энэхүү хуралдаанаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчдийг сонгох, багийн засаг даргыг сонгох ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахыг хурлын нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна. Мөн тус хуралд иргэдийг идэвхтэй хамрагдаж оролцуулахыг сумын засаг даргад тус үүрэг болгосон байна. Иймд шинээр 12 дугаар багийн айл өрх иргэд 1-р сарын 23-нд спортын ордонд болох багийн хуралдаа идэвхтэй хамрагдахыг Улаангом сумаас мэдээлж байна. Миний гэрээс манай хотын хөгжил эхлэн 81 хүрээнд явагдсан уралдааны шагнал урамшуултын талаар болон иргэдийн мөрөөр дараах мэдээллийг бэлтгэлээ. Мэдээллийг хүлээн авна. 2015 оны шинэ жилийн баярын миний өвс цэнгүүний үеэр шилдэг товчлолтой айл өрхөөр шагнуулсан иргэд мөнгөн шагналаа өгсөнгүй гэсэн гомдлыг бидэнд ярьж хэлж байсны дагуу энэхүү сурвалжлагаа бэлтлээ. Миний өвс шинэ жилийн баярын шилдэг товчлолтой айл өрхийг аймгийн засаг даргын тамгын газраас 90 жилийн ойн хүрээнд хийсэн ажлаар нь үнэлж урамшуулсан юм байна. Харин миний гэрээс манай хотын хөгжил эхлэн 80-ны уралдааны шалгаруулалтыг цагаан сарын өмнө Улаангом сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулах юм байна. 2015 оны шинэ жилийн баяраар бол Увс аймгаас
зохион аймгийн засгийн хамгаалалт газар зохион байгуулсан шинэ жилийн баярын арга хэмжээнд ойн арга хэмжээнд идэвхтэй оролцсон шилдэг өрхийг урамшуулж алдаршуулах хэлбэрээр зохион байгуулсан арга хэмжээ. Энэ бол улаан сумтай хамаагүй зүйл. Улаан сум ойгоо өгтөж иргэдийнхаа дунд, өрхүүдийнхаа дунд гэр хорооллынхаа гудамж хорооллын дунд боловсруулалтаар зарласан. Энэ бол миний гэрээс манай хотын хөгжлөх нэгс 80-ыг гаргаад хэрэгжүүлж ажилласан байгаа. За энэ болцлоор бол за би ерөнхийд нь бүгдийг тайлбарлачээ. Сум хотын тэргүүний тогтчлолтой баг нэгийг шалгаруулна, нэг хүртэл багийг шалгаруулна. За мөн шилдэг тогтчлолтой байгуулах аж ахуй нэгжийг 6 хүртэлийг шалгаруулна. Шилдэг тогтчлолтой гудамжийг 3 хүртэлийг шалгаруулна. Үлгэр жишээ тогтчлолтой айл өрхийг 9 хүртэл шалгаруулж 200 мянган төгрөг үлгэр жишээ өрх гэсэн өргөмжлөөр шагнана гэсэн энэ зүйлтэй хольж яригдаад байгаа шүү. Энэ зүйл бол бид нэр цагаан сарын өмнө шалгаруулна. За ерөнхийд шалгаруулалтыг албан байгууллага аж ахуй нэгжийн хэмжээнд 90-с доошгүй хувийг хангасан байвал шалгаруулна гэсэн үг. Баг гудамж хорооллын хэмжээнд 70-аас доошгүй хувь нь айл өрхийн хэмжээнд болзлын 80-аас доошгүй хувийг хангасан тохиолдолд уралдааны шалгаруулалтанд оролцох дүгнэлт журамтай. За энэ сая бол бас манай дээр бас гомдол тавьж гаргаж ирсэнтэй. Тэгээ би нарийн өчнийг хэлж өгд явуулсан шүү дээ. Сая энэ аймгийн юугаар шинэ жилийн ойгоор явж байгаа зүйл бол өөр зүйлээ. Энэ 90 жилийн ойг өгтөх гэрэнтгийс нь хашаа ороогоо засгаас өчвөл нэлээд нарийн ажлуудыг бас хийж гүйцэтгэсийг урамшуулж байгаа шагнал. Энэ бол тустай зүйл. Манай шагнал бол болоогүй байгаа. Энэ бидний цагаан сарын өмнө бол боловсруулалтын дүгнэн. Энэ бүх багийн төлөөл, иргэдийн төлөөл орж иж нэлээд нарийн дүгнэх журам гэдгийг бас тайлбарж хэлээ явуулсан. Тэрийг л 2-3 удаа асууад ирсэн шүү дээ. Мөн 9-р цэцэрлэгийг шилдэг тогтчлолтой аж ахуй нэгж гэсэн номинацид шалгарсан талаар гомдол гаргасныг Улаангом сумын засаг дарга ийм тайлбарлаж байна. Энэ бас 4-р цэцэрлэгийн хэмжээ бас гомдол тавьж ирсэн л дээ. 9-р цэцэрлэгийн хувьд бол аймгийн байгаль орчны газартай манай хоёр талаасаа ярилцж байгаа шийдсэн зүйлээ. 9-р цэцэрлэг бол нойлоос их тогтчулсан газар. Юучгүй газар. Хуучин нь бол байгаа зүйлэл торцсон асуудал. Энэ зүйлтэрээ шалгарсан юм байлээ. 9-р цэцэрлэг маань бас 90 жилийн ойтой холбогдуулаад гудамж өсөлттэй холбоотой нэлээд олон хөрөнгөө бол устгуулсан байгаа. Маш их зардал гарсан. Тэгээд буцаагаад сэргээх тогтчлох ажилдаа их зүйл хийсэ. Тэрийг нэмэлт шалгаруулсан зүйл баг. Аймгийн засгийн зөвлөлөөр бас шийдэгдсэн зүйл. Нэгнийхээ хийсэн бүтээсэн зүйлийг магтаж цаашаах батал бие биенээ муулж нүдэн тарагдахуйц хийсэн зүйлсийг нь хоосон мэт ярих нь иргэн хүний хувьд зохимжгүй мэт. Бие биендээ урам харлаж хүнд хэцүү цаг үеийг хамтдаа эвээр давж хин нэгэндээ чадах бүхнээрээ туслаж дэмжих хэрэгтэй байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын иргэшүүлтийн конвенцийг 1984 онд батлаж үүний нэмэлт протоколыг 2002 онд дахин баталсан байдаг. Тэгвэл Монгол улс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн улсын хурлын хуралдаанаар энэхүү иргэшүүлтийн конвенцийг сонирхон баталсан байгаа юм. Ингэснээр иргэшүүлттэй холбоотой гарсан санал гомдлыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг юм. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авна. Манай аймагт хүний эрхийн үндэсний комисс үйл ажиллагаагаа явуулаад жил гарангийн хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх эрхчлөө, гендрийн тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн байнамаа. Тэгвэл шинээр бас нэгэн чиглэлийн үүргийг хариуцсан ажиллахаар болсон байгаа юм. Энэ нь улсын хурлаас сойрхон баталсан иргэшүүлтийн эсрэг механизмыг хүний эрхийн үндэсний комиссд шилжүүлсэн явдал юм а. 2015 оны 12 дугаар сарын 21-ээс 24-ний өдрүүдэд хүний эрхийн үндэсний комиссийн орон нутагт ажилтнуудын нэгдсэн сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. За энэ сургалтаар бол хэд хэдэн асуудал одоо сургалтаар одоо өгөгдсөний нэг нь бол хамгийн чухал асуудал бол энэ иргэшүүлтийн эсрэг одоо механизмыг бол хүний эрхийн үндэсний комиссд шилжүүлсэн тухай энэ асуудал байгаа. За энэ ирүүдийн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг бол 2002 онд баталсан. За энэ нэмэлт протоколд бол Монгол улс 2014 онд нэгд орсон байгаа. За энэ нэмэлт протоколд нэгд орсон гол одоо агуулга нь бол иргэшүүлтийн асуудлыг шалгах тусгайлсан бие даасан механизмыг тухайн улс болгоно бол тухайн улстай бол байгуулах юм үүргийг хүлээсэн байна. За энэний дагуу бол энэ нэмэлт протоколыг Монгол улс
улс их орол бол 2015 оны 15 онд хоёрхан баталснаар энэ чиг үүрэг бол хүний эрхийн үндэсний комиссд бол шилжиж ирсэн. За энэ чиг үүргийг бол Увс аймагт бол хүний эрхийн үндэсний комиссийн Увс аймагт ажилтан бол одоо хэрэгжүүлж 16 оноос эхлээд ингээ хэрэгжүүлж ажиллах юм чиг үүрэгтэй болж байна. Тэгээд иргэд бол энэ эрүүшүүлтийн асуудлаар бүхий л асуудлаар одоо хэрэг үртгэлд мөрдөн байцаалтын шатанд эсвэл цагдаа хоригдж байгаа саатуулах байранд байгаа хүмүүс бол эрүүшүүлэлт болгосон асуудлаар бол хүний эрхийн үндэсний комиссд хандаж хууль зүйн зөвлөгөө авч гомдлоо шийдвэрлэх юм боломжтой болсон гэж иргэдтэй хэлэх байна. Хүний эрхийн үндэсний комисс нь эрүүшүүлэлтийн асуудыг Монгол улсын хэмжээнд хараат бусаас шалгах чиг үүрэгтэй болсноор мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа болон төрс саатуулагдсан иргэд мөн өөр ямар нэгэн хэлбэрээр эрхэн зөрчигдөж байгаа хүмүүсийн эрх ашигыг хамгаалах боломжтой болж байна гэдгийг хэлж байсан юм а. Одоо үзэгч та бүхэндээ улс оронд болсон дотоод мэдээллийг хүргэе. Сүүлийн үед Улаанбурхан өвчний дэгдэлд нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа 11 сар хүртэлх насны хүүхдүүд 15-аас 25 хүртэлх насны сурагчид болон оюутнууд илүү өвчиж байгаамаа. Улаанбурхан өвчнөр өвчлсөн сурагч оюутнууд хичээл таслахгүй тулд хичээлдээ явсаар өвчнөө хөндрүүлэх, бусдад халдах, өвчлсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарсаар байна. Иймээс дараах анхааруулах зөвлөгөөг өгч байна. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэрт дулаан байлгаж, асаргаа сувилгаа сайжруулах, халуурах нус гоожих, нүд дулааж нуухтах, арьсан дээр жижиг гөвдрүүд тууралт гарах зэрэг шинж тэмдэглэрүүл харьяа өрхийн эмчтэй хандаж үзүүлэх. Улаанбурханаар өвчлсөн сурагчид оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах. Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно. 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг Улаанбурханы товлын вакцинд хамруулах. А аминдэн болон бусад аминд бие хэрэглэх, амны хаалт зүүх, даарахгүй дулаан баах, гараа савандаж угаах нь зүйтэй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгаар хэд олон хүмүүс ирж дараалал үүсгэн бусад халдварт өвчтөй хүнтэй хавтал болох эрсдэлтэй тул та эхлээд харьяа өрхийн эмчтэй үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй хэмээн мэдээлсэн байна. Өнөөдөр Улсын хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ. Мөн боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийт 9 асуудлыг хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд Монголын улаан загалмаа нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ оны 7 дугаар сард Монгол улсад зохиогдох Ази Европын дээд түвшний 11 дахь уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан болсон байна. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авна. Ерөнхий сайд сайхан бэлгийн ахалж буй үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэн байна. Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон шуурхай удирдлагын штаб, нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник тоног төхөөрөмж, худалдаа авах, Улаанбаатар хотын зарим чиглэлд авто зам тавих, гэрэлтүүлэх, шинжлэх, зочид буудлын зарим санхүүжилтийг гүйцээх зэрэг АСЕМ-ийн бэлтгэл ажлын санхүүжилттэй холбоотой мэдээллийг сонсч санхүүжилтийн ойрын хугацаанд яаралдаа шийдвэрлэхээр тогтлоо. Энэ 4-р сараас АСЕМ-ийн дагалдах хурлуудын үйл ажиллагаа эхлэх учраас дэд ажлын хэсгүүдийг байнгын ажиллагаатай болгох, ажлын хэсгүүдийн хурлыг тогтмолжуулахыг ерөнхий сайд сайхан бэлэг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Одоо та бүхэндээ гадаад улс орнуудад болсон мэдээллийг хүргэе. Шинэ он гарч байгаатай холбогдуулан Мексикийн нэрт зөнч Антонио Васкес энэ оны өнгө төрхийг тодорхойллоо. Түүний хэлж байгаагаар энэ онд бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сунганд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байгаа Дональд Трамп ялж магадгүй гэжээ. Өөрөөр хэлбэл зөнч Трампыг бүгд найрамдагчид дундаас ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээр сонгогдож чадахгүй гэж зөвлөсөн байна. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй учраас цагаан ордонд орохын тулд хуваараа нэр дэвшин өрсөлдөнө гэж зөнч Антонио Васкес хэлжээ. Мөн өнгөрөгч 50 гаруй жилийн дараа Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаагаа эргэн сэргээсэн Куба улсын удирдагч Раул Кастрогийн эрүүл мэндийн байдал муудна хэмээн зөвгөнсөн байна. Раул Кастрогийн бие өвдөж өөрийн ах Фидель Кастрогоос ч хүнд байдалд орно гэж Васкес харжээ. Түүнчлэн 2015 оны 7 дугаар сард тойрох газраас ургасан Мексикийн харт тамхи наймаалагч нууц ноёнт нь Эл Чапо 2016 онд баригдахгүй гэж зөвлөсөн байна. Гэхдээ Эл Чапо хочид цуута гэмт гэрэгт нь Мексикийн эрх баригчдын гарт амиа алдан хэмээн Васкес ярьсан байна. Мексикийн зөнч элбийн хөзөр болон одоо орны зурхааг тайлж уншин тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гинэ.
Төлбөртэй видео дүрс бичлэгийн хамгийн том компани болох Netflix компани өөрийн албан ёсны сайт нь нэг зэрэг 130 оронд нэвтрэх эрхээ нээж байгаагаа зарлжээ. Дэлхийн томоохон улсуудад нэвтрэх эрхээ нээгээд байсан Netflix руу Монгол улсаас нэвтрэх боломжтой болсон байна. Ингэснээр монголчууд Марко Поло киног үзэх боломжтой болж байна. Жил ирэх бүр орлого нь тогтмол өсөж байгаа тус компани 2015 онд гэгтэл орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.8%-аар өсч 118 тэрбум $д хүрчээ. Netflix компани зүгээс 2014 оны 1-р улиралд хэрэглэгчдийнхээ хүрээг 225 саяар тэлж Америк нэгдсэн улс дахь орлого 796 сая $д хүрэн гэсэн таамгийг дэвшүүлсэн байна. Бидний мэдхээр Марко Поло кино хийж дэлхийд дахина үзэгчдийн хүртэл болгосон билээ. Бүгд найрамд хардчилсан Солонгос ард улсын төрийн мэдлийн телевизээр ус төрөгчийн бөмбөг анх удаа амжилттай турсан талаар өнөөдөр мэдгдлээ. Хэдийгээр өрөндийн зарим улс орнууд туршилт явагдсан гэдэгт бүрэн дүүрэн итгэлгүй байгаа ч хойд Солонгосын их сурвалж болоод Америк нэгдсэн улсын газар зүйн судлалын газраас туршилтыг батлаад байна. Хойд Солонгосын төрийн мэдлийн телевизийн дамжуулснаар ус төрөгчийн бөмбөг турших үед Пүнгрэ туршилтын базын ойролцоо 5.1 магнитудын хүчтэй чичирхийлэл үүссэн байна. Америк нэгдсэн улсын газар зүйн судлалын газрын олж илрүүлснээр Пхеньяны цагаар өнөөдөр өглөө 10 цагт Хойд Солонгосын зүүн хойд Кэлжу хотоос 50 км Пүнгрэгийн ойролцоо газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн ус төрөгчийн бөмбөг туршсан явдал байж болох юм а. Хойд Солонгос улс 2006 оноос хойш 3 удаа газар доогуур цөмийн зэвсгийн туршилт явуулсан олон улсын шүүмжил сэрэмжлэлийг дагуулсаар ирсэн. 2013 онд цөмийн зэвсэг туршсны дараа Нүбийн аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлаж Хойд Солонгосын хурцаар шүүмжил нь буруутгаж байсан юм. Харин энэ удаад умардууд цөмийн бөмбөгөөс жилөө хүчтэй дэлбэрэлт үүсгэх хүчин чадалтай ус төрөгчийн бөмбөгийг туршлаа. Ус төрөгчийн бөмбөгийн технологиг Америк нэгдсэн улс 1958 оноос хойш хөгжүүлж ирсэн байна. Энэ нь ус төрөгчийн изотопыг цөмийн хайштай нэгтгэж хүч оруулсан зэвсэг юм. Өөрөөр хэлбэл дулааны цөмийн бөмбөгч гэж нэрлэдэг. Цацраг идэвхт бодисын хаягдал арай бага гарч болох ч тесрэлтийн хэмжээ энгийн атомын бөмбөгөөс ч хамаагүй хүчтэй байдаг байна. Уснаас мэдээллийн хөтөлбөрт хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.